ерөнхийдөө тэтгэгч, сайн сайхныг дэмжигч, алтай, канцлер, амжилтын тулгуур төрийн бас байгуулга, Монголын үндэсний телевизийн хамтын бүтээл, миний амьдрал, Сурал нэвтрүүлэг. When the day is done, down to earth and sinks the sun, along with everything that was lost and won. When the day is done, when the day is done, hope so much your race will be all wrong. За өглөө бол гайгүй ш туснаа 6 бараг нэг жоохон өнгөрөөгөл босчдөг. Тэгээд өглөөний цагийг ер нь их тийм үр дүнтэй ашиглах хүсдэгтэй. Өдөрт 32 цаг байж болдог гэсэн нэг тийм ном уншижсэн байхгүй би. Нэг Японы бичсэн ном өглөөний хүн гэх. Тэгээд өглөөний хүн ашиглаж байгаа 6-аас 5-аас 8 цагийн хооронд ашиглаж байгаа цаг 2-оор үржигдэж үр дүнтэй. Одоо ямар нэг юм чэйжлээ гэж бодоход тэр илүү 2 дахин илүү бүтээмжтэй байдаг ч гэдэг юм уу те. Өглөөчин бол босоод ер нь л шууд кофе бодогдно. Тэгэл нэг кофегаа нэг яг халуун наран сайхан ширээн дээр тавьсан багтал бол тэгэл хорвоогоос тасарсан хэдэн минут байна л да. Нэх гоё одоо дуртай нэг тийм хөгжим тавьчаал, кофего тавьчаал тэгэл хамгийн түрүүнд бол ноутбукаас гал юм бичдэг л те. Бичдэг юм нь бол ингээд нэг л гоё л тийм ингээд яг тэр үеийн мэдрэмж юу вэ те. Тэр өглөө надад ямар санагдав. Нэг бол одоо энэ өглөөг одоо юуг хуваалцмаар санагдав ч гэдэг юм ингээд яг нэг өөрийнхөө сэтгэл хөдлөл эмоцуудыг ингээд салгаж айгуу гоё байлгаж агаад тэгээ тэр кофего уугаад дуусахад л ер нь баг нэг тийм бичээ дуустдаг. Би 28 настай. 1988 оны 5 сарын 10-нд 2 дугаар төрөхөд Улаанбаатар хотод төрсэн байна. Тэгээд манай аав чадраавал би өвөө эмээ дээр өссөн. Гачуурт тосгонд гинэт өвөө эмээ хоёр маань нөгөө нэг хувьсгал гараад хоёулаа ажилгүй болоод тэгээд малчин болсон. Тэгээд эмээ үнээ саадаг. Тэгээд өвөө бит хоёр явж тэрийг заардаг байсан. Үнэгээ нийлүүлсэн. Дөрөв хагас дээрээ хөөцсөн. Хогчч юу? Юу ч. Нэмэн зүгээр биш. Бараг цус нь гонч. Чи тэгээ хаа байж гоо? Хүлчиж байгаа? Гэртэл байж яахгүй хаана. Тогод орж ирээгүй байс. Намайг гад шүтэр гарахаа байна. Аавь чи гад шүтэр гарахтлаа. Гачуурт автобус нэлээ удаж ич нэг юм. Тэгээд манай өвөө жоохон хөл муу, чих жоохон муу байсан. Тэгээд би чи хурдан жижигхэн. Тэгэл автобус ирээл зогсонгууд бисдэг. Өсөрж ороод ингээд тэгнээд юун дээр нь 2 сандал идтэй хөвтчихдэг байсан. Хаста ингээд алдсаар агаал 2 сандлаа авч үлдээл. Тэгэл өвөө бетантайгаа орж ирээл өвөөтөр суун. Тэгэл автобусаар айгуу удаа явна ингээл наашаа ирээл 13 дугаар хараад л сансрын байрнуудын урд орч сүү аваарэ гэл. Гэсэн давхар хэвээр тэр чигээр нь орилж байгаа юм. Тэгэл сургуульд ороод буцаад дотроо орж ирсэн. Тэгээ биш нэгдүгээр ангид орохдоо тэгээд уншиж очиод бодоо сурцсан байсан. Манай эмээ чинь багш, бага ангийн багш, манай өвөө чинь сургуулийн захирал байсан юм. Тэгээ надад аль хэдийн бүгдийн заагаад өгсөн.
нийслэлийн сонгоойхон дүүргийн 36 дугаар болон 1 ангийн сурагч Ганж авлан хагасчлээс яаж унш турснаа хаваада үзүүлэхэд бэлэн боллоо. Минутанд хэдэн үг уншдаг одоо үзүүлэх гэж байна. Тэгээд сайхан гадуур тэнсэн шүү дээ. Тоглоол насаацтай нагаад тэр юун дээгүр өдөржин шүнжин гараашн дээгүр гүүгээл шүн тоглолт гэртээ орохгүй яжтай загнуулаа. Тэгэл бүглөө мөглөө гэл тэр үе одоо баав ганжих чартаа бүглөө твэг тэгэл хужаа компьютер Sega, Sony байрны одоо нөгөө янз бүрийн одоо интернет за тэгэл одоо Red Alert юу гэдгийг контр мантер тэгэл алгасаагүй шүү дээ. Зүгээр л явж байгаа халтрал очсон. Халдраад очсон. Ахаа. Миний гол халтрал. Монгол хүлээс ирж. Энэ мартаа Чамаг Мишель аслан дээр сууж явж байгаа юм шиг хэлсэн шүү. Хотлоо явж байгаа. Би тэгэл ингээд уунсан чи. Жижиг хурж ирэл. Тэгээд за хөл мөл ургach яваа. Өгчөөгөл бол явмаа гэж. Хүчил юм. Яг л бүхэл хүн яаж амьдэрдэг байсан адилхан тэгэл сургууль сураал тэгээ байж исэн. Тэгээд нэг амар зориг модлох гэсэн чинь байхгүй дээр нь бол 7 дугаар ангид байсан. Тэгээ аав нэг өдөр болохоор за одоо ингээ гадаад явж сурах тийм боломж байна. Тэгээд гэтээ шинэ үед бол одоо өөрөө ингээ сонголтоо хийх хэрэгтэй боллоо. Чи бол ийшээ гадаад явахгүй ч болно. Тэгвэл ингээд сайхан 10 жилээ төгсөөд ингээд сурчин. Гэхдээ одоо бол ингээ гадаад явах айгүй хэцүү те. Энэ бол ингээ айгүй том боломж уулна бол. Тэгээд энийг чи ингээд аваад гадаад явбал одоо надад ингээд нэг тодорхой хэмжээний чамайг эхлээд явуулах тийм мөнгө байна. Тэгээ очиод бол чи бас өөрөө ажил төрөл хийх хэрэгтэй. Тэнд одоо ингээд хүмүүс яаж амьдрэх тэгэл амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгээ миний хувьд бол амар том сонголт болоод ороод ирж байгаа байхгүй. Одоо 15 настай тийм өсвөр насны хүүхэд тэгснэ тэнд одоо солонгос хэл мэдэхгүй жишээ нь тэгээд очиод ингээд яг юу гэдгийг яаж амьдрах яхаа маш мэдэхгүй. Гадаад гэж юу гэж мэдэхгүй үндэ бол тэгээд нэлээд удаан бодож байгаад за би ер нь гадаад явъя гэсэн сонголтыг хийгээд тэгэл би солонгос руу явсан да Сөүл рүү. Аав ээж нар бол зүгээр сайхан өсгөж хүмүүжүүлээл. Тэгэл сайхан 10 жилийн сургууль төгсөөл тэгэл тэр юун дээр автобусны буудлын дээр авчираад орхитгэл гэж ойлгож байгаа байхгүй тий. За одоо чи ингээд нөхөр юмдаа суу одоо. Энэ ингээд зөндөө олон автобус ирж ийн тий. Чамааг бас ингээд зөндөө сайхан том болгочлаа. Одоо чи ингээд өөрөө юмаа ингээд сонгоо яваа гэдэг л тийм сонголт. Гэтэ сайн эцэгчүүд нэг тийм шүү. Би их л гоё газар л ингээл явж гин гэж бодсон. Тэгэд яагаад гэдгийг би мэдэхгүй байсан. Зүгээр л ингээд хүмүүс амар гоё газар гэдэг. Тэгэл ингээл солонгос өөрөө модны залуучууд нь инээтрээ зурагтаар дандаа гардаг. Тэгэл айгүй хүмүүс дэш явахыг хүсдэг. Тэгс чи тэр боломж нь надад гараад ирсэн. Тэгээд яваад очиж үнэхээр тийм гоё өндөр байшинтай гоё газар байсан. Тэгтээ тэр байшин руу тэнд байдаг хүмүүс нь тустай байсан. Миний хүрээлэл бол тэр Бангладеш, Вьетнам тэгээд тэр үйлдвэрт дотор ингээд ажиллаж байгаа харалтсан одоо улгаагаар ингээд ажил хийдэг байнгын айцтай ч юм уу тийм л хүмүүс байсан шүү дээ. Тэгэл хүүхдүүд амар гоё одоо юу гэдгийг хичээлдээ ингээд бүтэн яваал ажил төрөл хийхгүй хичээлээ гээл тэгсэн чинь би тэнд ингээд тоосго өргөөл айл нүлгээл ингээд барилгын цэвэрлэгээ гээл жорлон цэвэрлээл ингээд одоо хамгийн л муухай заван ажлыг хийж ийн гэж бодвол тэгэхэд надад айгүй тийм муухай байдаг байсан. Би айгүй сайн хэл сурсан юм. Маш сайн сурсан.
тэр сургуулийн хамгийн анх нэг шагнал үүсээд тэрийг би хамгийн анх аваад буцчихсан баг. Тэг би яаж тэгж маш сайн хэл сурсан бэ гэхээр манай ангид байгаа хүмүүс болохоор 90-с дээш авах гэж 100 он авах гэж хичээлээ хийдэг байсан байхгүй. Хэл сурдаг байсан. Би болохоор тэр алхахыг авчраад энэ хадаасыг хад гэдэг үгийг ойлгож сонсохгүй бол би ажилгүй болдог байсан байхгүй. Одоо хэл муутай гэдээ гологдчихдаг. Тийм учраас би тэрийг заавал ойлгож иж тэр хүчээр тэр хэлийг сурж иж би тэр ажлыг хийгээд тэр мөнгийг олоод тэрүүгээр би хоол авч идээд байрныхаа төрөөсөө төлөх хэрэгтэй байсан. Тэгэхээр энэ болохоор миний хэл сурахад бүр хамгийн том тэр зүйл нь байсан. Монгол улс 10 жилээр төгсдөг, Солонгос 12 жилээр төгсдөг. Тэгээд 2 жилийн боловсролын ялгаанаас болоод Монголд очиод 2 жил их сургуульд гүйцээгээд ирэх явуулсан. Тэгэл миний би тэгэхэд чинь автобуснаас өөрөө буугаагүй намайг хөөгөө буулгачих шүү дээ. Автобусаар ирэл. Тэгэл автобуснаас гаргаа шийдсэн дээ. Би ямар нэгэн байдлаар энийг л өргөжлүүлэхийг хүссэн. Тэр нь болохоор хамгийн ойрхон л бодоод хятад байсан байгаа л үүдээ те. Виз мэз байхгүй ч юм уу. Тэгэл хятадчийн үйлдвэрлэл ингээл илт сэргээд ирсэн явахгүй олимп болох гол энэ тэр. Тэгэл ерөнхийдөө лишээ явал алдахгүй байна л гэж бодсон шүү дээ. Тэгэл сүнхээ өрөл гараа явцсан шүү дээ. Миний өссөн орчинд бас бизнес байсан л да. Тэгэхээр би нэг тэр чиглэл рүүгээ л зүгээр очих гэсэн юм шиг байна. Гэтэ тэгэхэд яг би өөрөө ингээд өөрийгөө олоод яг дуртай юм олцоод би бизнес удирдлага сонгосног билүүгүй. Яг л одоо залуучууд яг нэг ямар зүйл өөрийгөө хүсэж байгааг мэдэхгүй байдагтай адилхан, ямар мэргэжил сонгох гээд байгаагаа мэдэхгүй байдагтай адилхан би яг тийм байсан. Тэгээ би аягүй сайн сурсан. 1 жил би чинь сураад HSK 6 хоногийг авцсан. Тэр чинь бол одоо бас сайн үзүүлэлт байхгүй. Тэрийг би сургуульд очиж сураагүй нэг тийм жижигхэн курст, хэлний курст бүртгүүлчихэд гудамжаар яв сурдаг байсан. Энд тэнд очиод одоо нэг өдөр нэг зочд буудлын талаар хичээд өгөх юм бол яваад зочд буудлын руу яваад орчдөг. Тэгэл өстой ингэж мингээл нисэж ийн гэл аав ээж хоёр нисэж ирж ийн хоёр өрөө гэтэргээл. Тэнгуут нөхдөөд болохоор надаас мөнгө авах гэдэг мөнгө олох гэдэг шүү дээ. Энд хоёр өрөө зарчий гэл баг 30-40 минут надад өнгөө хичээл заадаг байсан байхгүй. Ер нь л гинтийн их олон шийдвэрүүд гаргаж тийшээгээ ингэж харанхуй дайрдаг. Тэгээ ямар нэг юм зулгааж ирдэг нэг тийм зүйл их олон болж байна. Тэр аялал ч гэсэн ялгаа байхгүй. Би чинь 9 хотоор явсан юм. Өөр ингээд том юм цүнхүүрээд чууд гараа явцсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө чиглэлээ хараад баг богонооч ойлгохгүй суучих юм. Нэг толон дээрээс би аяг гэдэг үг хайх гал гэх юм бол надад яа гэл бусд нь нэг харагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэнд өөр одоо алимж гэдэг юм өөр амар гоё юм байж болно шүү дээ. Тэгэхээр тэр аяллууд дандаа зориггүй байсан. Тэгвэл тэндээс бол би амьдрал ямар амар өргөн уудын хорвоодлол гэдэг чи яасаа их тэр өргөн уудам юм те. Би нэг жижигхэн цэг юу нь юу хийгээ яваад байгаа шүү дээ. Өөрийнхөө оршихуйг амар их бодно шүү дээ. Хэдэн сая хүн тэгэл би гэж нэг амар том ертөнц байгаад байдаг. Тэг чи энэ хүмүүс ч гэсэн тийм ертөнцтэй бүгдээрээ. Тэгэхээр би юу юм те гэл. Тэгээ энэ болгоноос нэг утга учир гэдэг юм бол амар их орж иж байгаа байхгүй хүний талгаад. Би ерөөсөө хин нэгний хулбар байж болохгүй юм байна. Ялангуяа. Заавал би өөрийнхөө нэрмийг олоод өөрийнхөө утга учиртай л тэр ертөнцөө бүтээж амьдрах хэрэгтэй юм байна. Гэдэг юмыг би баг тэр аяллуудаас олсон баха.
Би бол их олон автобусанд суугаад их олон автобуснаас буусан. Одоо юу гэдгийг нэг хороол нэг явж утсан. Одоо юу гэдгийг урагшаа зайсан ингээл шараад гээл ингээл. Тэгээд яг үнэхээр буруу ингээл энэ ингээд миний суух автобус биш байна гэхэд би маш хурдан бууж чадчихсан юм бол тэр нь зөвч гэж боддог. Тэгээд тэрийг бол би ерөөсөө цаг алдсан одоо ингээд юм хийчлээ гэж боддог. Харин ч өстой цаг очих гэж айгуу сайн зөв үйлдэл хийлээ гэж бод. Тэгээ би Америк руу нэг тийм тохиолоор 10 онд би явсан Америк руу. Явахтаа би яг тэр Нью-Йорк хотын Манхаттен гэдэг өргөт очсон байхгүй. Гараал алхаал ингээл юм хараал. Тэгэл тэр Wall Street гэл ингээл годомж өгдөг тэнд одоо дэлхийн санхүүгийн төв гэл хүн болгон одоо тийш ажиллахыг мөрөөддөг тэр. Тэгэл ингээд өглөө болгон би тэнд очиод нэг тийм $1 20 центийн ийм том кофе одоо нэг донат гэдэг нэг ийм боо хоёр бариад тэгэл тэр хүмүүсийг баг 2-3 цаг ажилцуулдаг гэсэн юм байна. Хүн баг алхахгүй ингээл эндүүцэн хүмүүст гүгээд байдаг. Тэгээд тэр химнэл тэгээд тэр болгоныг ингээд хараад бис өөрийгөө амар голсон. Нөгөө амар мундаг байсан нөхөр хинч шүлчиж байгаа байхгүй тэнд. Тэгээд тэнд бүр ингээд юм болгоныг шүтээд эхэлж байгаа. За эдрээс энэ л амар мундаг байна. Тэгээ нэг тийм юмд багтраад байсан. Тэгээд шүн гарч ирээд л нэг тийм гудамжаар хинч байхгүй нэг тийм гудамж маш их цас ороод тэгэл орилоод эхэлсэн. Хүн харсан бол галзуу амтан байх гэж бодсон. Тэгэл орилоо бол ингээл тэр газраар өнкрөөл тэгэл одоо юу гэдгийг ингээл нүрээ ингээл цасаар угаагаад ингээл өстой нөгөө нэг байж болох бүх юм гаргаж байгаа юм да одоо. Одоо яг тэр нэг юмнасаа гарч байгаа байхгүй юу? Тэр нэг сонирн байдлаасаа ингээд яаж иж байгаа гарчиж байгаа ингээд. Тэгэл би өстой дахиж ерөөсөө өөрийгөө голохоо болцсон. Өөр хинээтэй өөртөө ихтэй болсон. Хүнтэй өөрийгөө харьцуулахаа болцсон, өөрийгөө голохоо болцсон. Хэнийг нэг шүтгэхээ болцсон. Хүндэлдэг гэхдээ шүтгэхээ болцсон. Би 3 улсад 9 жил сураад нэг л зүйл ойлгосон. Тэр болохоор хүний амьдарч байгаа газар бүх юм адилхан байд юм байна. Тийм учраас хүний өөрийнх нь төрсэн их нутаг хүнд хамгийн илүү зөөлхөн, хамгийн сайхан амьдрал тэнд байд юм байна гэдэг. Энэ бол миний яг одоо 8-9 жил гадаадд амьдарсны дараах нэг одоо хэлж чадах нэг өгүүлбэр. Их олон дурсамжууд автобустай холбоотой байдаг. Ямар сайндал хамгийн сүүлд нөгөө автобус ба амьдрал гэдэг номыг бичих санаа ч гэсэн автобуснаас гарсан л да. Ингээл хүний амьдрал гэж бодоод хамгийн ойрхон одоо толгойд бууж байгаач гэдэг юм зүйл болохоор автобус харагдаад байна. Заримдаа нэг тийм залуу хүн залхуу байна гэдэг имэгнэл энтрэл өгөөд шүү дээ. Би бол хүлэн шүрдэг байхгүй. Би бол залхуур чивдэх дуртай. Тэгэхээр зарим үед амралт ч гэсэн ажил бас нэг жоохон зогсолт аваад юу үлээ би ч одоо аль хүртэл гүйчвтэй хэтэрхий шуураад байгаа юм шүү те. Жоохон зогсоод нэг 2-3 буудал нэг автобуснаас буугаад зүгээр сайхан автобусны буудал дээр суугаад ингээд автобуснуудыг хараад хүмүүсийг хараад дими суух чинь ч гэсэн айгүй чухал юм байж багтдаг байхгүй. Хүмүүс намайг болохоор янз бүрийн ажил хийдэг гэж ойлгодог юм шиг. Зарим хүмүүс бүр сэтгүүлч ч юм уу те. Зарим нь болохоор ингээд кофе шоп ажилладаг ч юм уу. Зарим нь ингээд янз бүрийн олон нийтийн олон юмтай хольж ойлгодог. Миний яг гол хийдэг юм болохоор Лантун дохио гэдэг тийм төрлийн бас байгууллагын ажлыг би 3 жил яг тасралтгүй хийж байгаа.
тэр нэг ийм юм хийх гэдэг. Хин хийчихлээ. Үсараа хийчихлээ. Тийм одоо нэлийн ажлыг эхлүүлсэн. Хинжээ мэдсэн. 6 модал. Тийм. Энэ дотроо ингээ хүүхд хамгааллын төв өдөр хөнжүүлэх цэцэрлэгтэйгээ тэгээ эндээ энэ хүүхдийн талдаа филмийн талдаа янз бүрийн энэ дээр гэрэлттэй эндээ усан ориглог тэр мод зөвлөлийн тойрог юмс мэдхтэй эндээ манаачин гэрэлттэй манаачин ашигтай. Тэгээ бүр энийг яг бүр жинхэнэ мөрөөдлийн газар болгоно л үзээд байгаа. Намайг ч одоо хүмүүс цалингуу ажиллаж ийн гэж загнадаг те. Одоо ялангуяа ойр дотны л тэг загна шүү дээ. Ах ихчнээс ахуулаад ингээл ямар хэрэгтэй наа чинь тэгэл те. Чамд ямар ашигтай юм ч гэдэг юм уу. Тийм зүйл агиох байдаг. Ихэнхдээ дандаа их ойрхон хүмүүсээс тийм шүүмжлүүд ирдэг. Тэгэл мэрэгчлэрээ намайг яагаад бас ингээд ажиллахгүй юм ч гэдэг юм уу. Яах гэж тэгвэл тэр олон жил гадаадад явж болсон болоо юм сурсан те. Гих мэтээс зөндөө олон юм байдаг. Яагаад энэ хүчирхийлэл ч юм уу те. Хүний наймаг гэдэг зүйлийн эсрэг ингээд гинт амарч хамаагүй цагдаа биш, хуульч биш ийм хүн ингээд орж ирээд иймэрхүү юм хийвэ. Нэг өдөр зүгээр ингээд гэрлүүгээ орой ингээд хүмүүс ажиллаа дараад явдаг те явж исэн. Тэг хэлмэд текстийн өшөө гэж байдаг. Тэрний үүдэн дээр ингээд нэг ийм хөл нэг гар байхгүй. Тэг мөгжлийн бэрхшээлтэй нэг тийм хүн сууж исэн. Тэр хүний ингээд барай зогсож исэн юм бол миний анхаарлыг татсан л да. Тэр болохоор хүний наймыг зогсооё гэдэг юм бичсэн байсан. Тийм үйлдэл хүмүүс их баг хийж байсан. Манай Монголын нийгэмд бас их тийм ховор үзэгдэл ингээд тийм хүн тийм юм барай зогсож. Энэ ч гэсэн анхаарна те. Тэгээ хажуугаар зүгээр бид нэг анхаарчил гараа авчиж болно шүү дээ. Чиний бүр дараа нь утцсан юм л шүү дээ. Яагаад тэгж яахгүй? Ингэж юм санагдсан юм. Гээ гарч иж болохгүй байхгүй гэж байна. Гэхдээ хин ч гэсэн асуух хэрэгтэй байхгүй. Миний бодлоор яагаад нэг хөл нэг гаргүй хүний намайг зогсооё гэдэг зүйл бичсэн зогсож сууж байгаа юм те. Миний хажуугаар чинь гарч иж болохгүй байхгүй. Ядаж асуух хэрэгтэй байхгүй. Яг миний энэ хийж байгаа зүйлс энэ орон зайд бүр ингээд усаагаар мэд хэрэгтэй байгаа гэж бодож байгаа байхгүй би өөрөө. Бизнес хийж байгаа хүмүүс зөндөө байгаа гэж бодож байгаа. Одоо менежер те янз бүрийн менежер одоо зөндөө олон тийм мундаг бизнесмэнүүд ингээд байгаа. Тэгтэл яг энэ салбарт ингээд юу гэдэг нь хүчирхийллийн эсрэг ч гэдэг юм. Цөөхөн хуруу дарга мэдгэн төрлийн бас байгууллага байдаг. Тэг ялангуяа эрэгтэйчүүд маш ховор. Тэгсэн чинь би нэг юм олоо харчаад байдаг. Тэг би тэрийг чадна гэд итгээд байдаг. Тэгтээ нэлээд хол харагдаж байгаа ч гэсэн би энийг өөрчлөлт хийнэ гэж одоо энэ дээр би чин сэтгэлээсээ итгээд байдаг. Тэгээ энийг хийж байгаа надад бол утга учир одоо тэр зүйлийн хувьд бол хамаагүй илүү байгаа байхгүй. Тэр бүгдийн автобус гэж яриул те. Солонгосыг нэг автобусанд суугаал, тэр Солонгос гэдэг автобуснаас буугаал, Бээжин гэдэг автобусанд суугаал, эндээс буугаал, буцаад Монгол гэдэг автобусанд нэг жил сууж ирсэн, Америк гэдэг автобусанд очиж суугаал. Тэгэл буцаж Монголынхаа автобус Монгол гэдэг яг бодвол тэгэл өөрийнхөө байх стил автобусандаа ирээл. Тэн дотроо янз бүрийн одоо хороолт суугаал, шараад суугаал янз бүр сууж явж байгаа. Одоо би яг нэг тийм лэн хол явах автобусандаа суучихсан. Тэгэл бас л тэр суралцаал, тэр автобусаа таниал ингээд л явж байна. Би бол маш олон буруу чиглэлийн автобусанд суугаад сүүлийн 3 жилд би яг зөв чиглэлийн автобусанд суучаад байна гэж өөрөө ойлгоод байна. Тэг яг бид нар бол янз бүрийн замыг ингээд туулж байгаа. Их удаан зам биш ч гэсэн одоо офис байхгүй те ингээд манайхан нөгөө лаз ашиглагчид гэдэг бид нар нэг хэсэг тоглоо би бинийгаа нэрлэлсэн байсан. Тэгэл ингээд офсоо нүүлгээд аваад гараад чи 2 хайрцаг цаастай л гарч ирэхгүй. Гуруулаа эсэ тэгэхэд 100. Бүр яагаад чи инээд өрөөд болдгоо. Манай офс миний машины багаж руу орчиж байгаа байхгүй. Ингээд артл нэгээл. Тэгэл энэ ингээд манай офсууд ингээд за ингээд нүүчвүүгээд. Тэг маш олон хүмүүс та нар хаанаас хүчдэг вэ гэж байнгын асуудаг. Тэг би болохоор хурж ирээд үзээ те. Манай нэг 2-3 аянд л оролцоод үзчих одоо үйл ажиллагаанд те. Тэгээд та нар яаж санхүүждгийг хараа. Бид нар сая 580 мянган төгрөгтэй наран тулг гараад одоо 250 м ирээн урлан авч одоо бэлгэний уут ойж эхлээд 75 сая төгрөгийн бүтээгдэхүүн зөвлөлээд тэгээд энэ хүүхдүүдэд бид нар бэлэг болгож өнгөө маш том судалгаа хийчлээ тийм. Энийг бид нар анханаас нь 75 сая төгрөг гэдэг тоо гаргаж ирчээд төсөл бичээд явсан бол бид нар энийг хийхгүй байсан байхгүй.
580 мянган төгрөгтэй мөртлөө тэнэг жим шиг зоригтойгоор ийшээ ингээд юм мойж чадахгүй байж ингээл оёол одоо тэр ажлыг эхэлсэн болохоор тэр болгон ил хүмүүсийн нүдэн дээр ингээд харагдчихсэн одоо Facebook интернет тэгсэн учраас л хүмүүс бид нарт аягүй сайн тусалсан. Нэг 12 онд дөнгөж хамгийн анхны нийгмийн ажил хийж эхэлж байхад бүхэн ихэнх нь тэгж хэлж ирсэн. За энэ өста чамайг баг мэдэж ин дөө. Чи бол одоо ингээд од болоод тий. Долны танил болоод тэгснэ чи нэг намд ингэж явж ороод тэгэл чи нэг даргын цүнхээр аль тэгж байгаа л чи нэг тийм газрын дарга марах тийм их юм болох гэж ин дөө. Нэг бол чи ус төрд орох гэж ингээл тийм л юм ихэнх хүмүүс ярьж ирсэн. Надруу бол баг ихэнх улс төрийн хүчнээс саналууд ирж ирсэн. Гэтэ шууд одоо чи манай намд илсэж биш. Чи манай залуучуудын байгууллагыг одоо хүмүүнлэгийн үлсийг нь ахлаа яваач гэдэг юм байна. Нэг бол чи одоо зүгээр ингээд юунд ингээд манай энэ клубыг ахлаач гэдэг юм. Ингээд шууд бусаар ингээд маш олон намын ийм саналууд ирж ирсэн. Тэгээд айгүй их мөнгө амлаж ирсэн хүмүүс байдаг. Одоо танах ингээд офс мовсчгүй хэцүүх явах юм дөө тий. Манад ийм бараг л нэг давхар байна. Одоо энийг ингээд ишээ ормор гэдэг үү те. Үнэхээр бодит байдлаа харуул тэрийг амаар л шүү дээ те. Тэгэхдээ үндсэн гэдэг зүйлээсээ ухарчих юм бол би энэ ажил мажлаа ингээд орхиод ингээд ийшээ золиос их ямар шаардлагагүй байхгүй. Би өөрөө ажил хийгээд яг энэ мэргэжлэрээ бол би айгүй айтайхан мөнгө олоод нэлээд дайжгүй амьдар чинь ер нь бол өөрийгөө аваа явчин тийм сардаа бол би нэлээд өндөр цалин аваад ингээд энэ өстой хүмүүс хүсэж байгаа байр машин бүгдийг аваа явж чадна. Тэгтэл нэг үнэт зүйл гэдэг юм гарч ирээд тэрэндээ үнэнч байгаад тэгээд ингээд тэрүүгээр их улдаан олон жил явж бид нэр өөрчлөлт авчирна гэж бодож итэл нэг хүнээс нэг удаа нэг тийм ахтар том офис аваад тэгээд тэр хүний үнэт зүйлийг дагаад явна гэвэл жишээ нь танд одоо үнцэнтэй юу тэр те өөрийнхөө амьдралыг зохиосон өөрийнхөө замыг бүтээсэн, өөрийнхөө урагшаа явах замаа өөрөө олж харсан. Тэгэл алдаж онсон ч, амжилтанд хүрсэн ч, одоо яасан ч өөрөө л ингэж явж байгаа тийм л хүн. Зүгээр би нэг өвгнөөс сонсч ирсэн. Залуу насны зовлонг алтаарч гисэн худалдаж ав гэдэг нэг тийм үг надад хэлж ирсэн. Тэгээд би бас тэр их зөв гэж боддог. Ерөөсөө л биднэрт одоо ингэж Мариогийн те ам авдаг штэ Марио дээр те. Тэгэл 5 амтай олцохоор амар зөрөгтэй байдаг үстэй. Үсрээл гал малны дээгүүр гараал те. Тэгэл нэг амтай бол тэр чинь амар хэцүү штэ. Яана ингээл чичрээл одоо нэг гар мар ингээл сига тоглож байхад те. Тэрнтэй л адилхан штэ. Одоо бид нар бол 30 хүрээгүй залуучуудад бол бид нар 5 байтугай ам байгаа. Хэд ч одоо өнкрөөд унсан бид нар босоод л идэнэ. Тэр нөх хүний юу лээ. Хүн чинь нөх бүдэрч унахтаа биш унах болгондоо эргэж босдогт байдаг гэдэг шиг биднэрт бол тэр бол бидний давуу тал. Одоо залуу хүний давуу тал гэвэл үнэндээ л тэр л биш үү те. Oh